За 1-2-3 юу яцгаана? Rusty байна. За өнөөдөр хэдүүлээ. 2 трейлер үзээд 2 франчайзын талаар ярилцсанаа. За нэлээд фэнүүд ихтэй, хүлээлт өндөртэй ийм 2 франчайз байгаа. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр нэмээд дунд нь бас нэг сонирхолтой stop motion Монгол animation мэдчилгээ Univision-ийн хамт олонны Unitel-ийн хамт олонны мэдчилгээний бичлэгийг бас үзэж хэдүүлээ ярилцъя. Би бол өмнө үзээгүй байгаа. Өнөөдрийн дугаарыг л ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Тэр бичлэг бас stop motion юм мэдчилгээ байсан. Тэгэхээр тэр бас гоё хийцтэй юм бүтээл байгаа бах. Тэрийг урьдчилан харъя тийм ээ. За тэгээд ийм 3 юм бол өнөөдөр хийдүүлээ харж ярилцах нь байна. За тэгээд дээрэс нь нэг бодож исэн юм байна л да. Одоо энэ Netflix юуны HBO Max гэдэг том сэдв яригдчих шүү дээ. Warner Bros-ыг Netflix авахар тохиролцсон, автсан, дууссан гэсэн үг бол мэдээж биш. Гэтэ иймэрхүү одоо мэдээний талаар тусдаа мэдээлэл бичлэг хийвэл таад хэр сонирхох вэ? Яг гоо мэдээж Netflix Warner Bros-ыг авч байгаа нь бол том мэдээ учраас анхаарал бас татах байх. Гэхдээ заавал энэ гэлтгүй ер нь өөр төрлийн мэдээлэлүүд entertainment салбарын за мэдээж ялангуяа дэлгэцийн урлагийн салбарын pop culture юм за магадгүй видео тоглоом ч юм уу мэддэг гэсэн үг те тодорхой хэмжээгээр мэддэг салбаруудынхаа хүрээнд мэдээллүүдийг яг тусдаа бичлэг болгож хуваалцвал зөвхөн ревю биш гэсэн үг тийм ээ. Тэгвэл бас сонирхоогүй гэдэг бас санагддаг. Хуваалцаараа өмнө нь бол The Rusty Talks podcast маань явж байгаа үед бол мэдээнүүдийг одоо базчдаг байсан. Тэгээ би одоо энэ чинь ингээл зүгээрээ хаад мэдээ янз бүрийн айгүй сонирхолтой гоё мэдээлэл юмнууд ингээл уншиж ин л да. Одоо Марракеш олон улсын кино наадам сая болоод өнгөрлөө тий. За одоо сая ингээд Netflix Warner Bros-ыг худалдаж авлаа гэдэг ч юм уу ингээл айгүй бол юм яригдчихэл байна л да. Гоё мэдээнүүд зөндөө гардаг. Тэгээд подкаст маань явж исэн бол ярьж явах байж дээ гэж бодсон юмнууд бас зөндөө байх юм. Тэгээ тийм болохоор подкаст маань явахгүй байгаа учраас одоохондоо боломжгүй байгаа учраас яг медиа сувг дээр зүгээр мэдээ болгоод яриад явбал яах вэ? Санагддаг л бас хуваалцаарай. Та хэдэмээ санагддаг л жоох шүү. За тэгээд өнөөдрийн эхний үзэх тизер болвол The Boys Season 5 teaser байгаа. Энэ дээр release date нь зарлагдсан гэсэн. Одоохондоо яагаагүй байгаа. Би бол хизээ гарч эхлэх нь мэдээгүй байна. За тэгээ тэрнээс өмнө хэлэхэд бол The Boys franchise-ын талаар хэлэхэд сэтгэлээ зүгээр давчхан хаалцаад The Boys бол дуртай би. Гэхдээ бүр амар шүтээт ч юм уу амар супер санагдаад байдаггүй. Санаа нь гоё. Үзэхэд бол фан байдаг. Гэхдээ надаа зүгээр ямар санагдаг гэхээр гарах болгонд нь үздэг. Би чинь season 2 гарч жахад үлээ гарцсан хойно 3 хүлээгдэж жахад анх үзлүүд байна. Тэр хавцаа арай season ганц seasonтэй байгаагүй юм би 2 season гүйцэн санагдаад байна сайн санахгүй. Тэр хавцаа ямар ч 3 гартан шинээр үзсэн баг. Тэгээд үзэх болгонд яг шинэ season хүлээж одоо яг үзснүүд нь хүлээгээд үздэг. Week to week гаргаад үздэг. Тэгснэ мартчихдаг. Нэг тийм надаа staying power буюу нэг юм үлдэх юм айгүй багтай зурал юм шиг санагдаад байдаг. Гэхдээ үзэхэд гоё. Айгүй фан байдаг. Тэгээ мэдээж гол юм нь бол Anthony Starr шүү дээ. Anthony Starr Homelander дүр бүр арай дэндүү төгс супер үнэхээр гайхалтай. Яаж олцсон кастинг гэмээр бүр үнэхээр агуу кастинг тэр бол энэ кастинг дангаар нээми өгөхөр ийм мундаг кастинг. Anthony Starr эм аваагүй санагдаж байна. Хэрвээ аваагүй бол авах хэрэгтэй авсан бол гоё байна. Үнэхээр супер байдаг. Түүнээс ш ер нь зүгээр яг цувралын хувьд бол нэг тийм дурсамжтай санагдаад байдаг хүмүүслөө үздэг тиймэрхүү. Тэгээд Gen V season 1-ийг үзэхэд бол надаа гол дүр айгүй сул мөртлөөд цуврал нь бүхлээрээ зохиол өрнөл одоо бичвэрн зохиол нь те The Boys-оос илүү санагдчихсан. Хамаагүй гоё бол санагдчихсэн. Тэгээ акшн баг байхгүй шахуу тэгээ драман дээр суурилсан болохоор бас тэгсэн байж магадгүй. Ягаад тэгэхээр The Boys цувралын акшн бол надад маш муу санагддаг. Тэгээ Amazon шоуг нь одоо баг хязгааргүй шахуу мөнгөтэй газар тэгээд энэ шоуг бас төсөв тэрүүхэн дэндээ дайжгүй хийсэн мөртлөө акшн аяйгүй муу байдаг. Тэгээд яг ойлгоод байгаа тодорхой хэмжээний чинь хэдийгээр төсөв дайжгүй хийж байгаа ч гэсэн уран сайхны кино биш те. Одоо юу гэдгийг кино театрт нээлттэй хийж байгаа кино шиг 100-200 магадгүй 250 сая доллар хийх боломж байхгүй. Тийм учраас ийм амар янз бүрийн супер хүчтэй хүмүүсийн паврыг найл болох хүчийг нь баг гаргаж байгаа үедээ хаяа одоо юу гэдгийг байгаа боломжиндоо төсөмдөө хийж байгаа байх л та. Гэхдээ л тэр нь ингээд яалтчгүй л энэ супер хүчтэй янз бүрийн супер хүчтэй хүмүүсийн одоо талаар үзэж байгаа. Тэнгүү тэр нь үнэмшлгүй ч юм уу тэр нь акшн хэсэг нь аргу болонгууд жоохон хэцүү. Тэгээ season 3-ын тэр төгсгөлийн нэг 3 эмэгтэй супербатар тэр нэг racist нази хүүхнийг зоддаг хэсэг бол бүр үнэхээр аргуу шүү дээ. Тэр бол бүр нэг Power Rangers үзээд байгаа юм шиг тийм хэсэг байдаг. Тийм болохоор Boys-ийн хувьд миний сэтгэл тийм байна. Гэхдээ хүлээдэг, үздэг. За ер нь энэ цуврал юун дээр сугаараа баг Boys ярьж байгаагүй учраас юу яачлаа.
далмаар нь ярьчлаа. Тэгээ Gen V season 2 өрөөсөө үзег байгаа. Тэгээ энэ хизээ гарна гэх нөө date мэдээж гарах. Тэгээ оноос өмнө Stranger Things үзэх миний гол зорилго нь Demon Slayer season 1 review өнөөдөр би яг одоо энэ дараа бичнэ. Тэгээд Demon Slayer үргэлжлээ явна. Stranger Things бүтэн үзээд явна. Тэгэхээр The Boys-ыг бол оноос өмнө The Gen V season 2-ыг бол оноос өмнө гүйцэхгүй байх. Гэтэ ямар ч хараа хизээ гарна гэх нөө те. За харъя. За 2 минутын teaser бас. За ямар ч юуг нээч. Текст нээч. Би бол subtitle зүгээр үднэх ядгүй шаарддаг. Гэтэ юун дээр reaction бичлэг дээр бол зүгээр юм байна. За сүүлийн season шүү дээ. Тэгэхээр хүлээлт хамаагүй өндөр байгаа. Ингийн үес. I'm gonna keep fighting. And if you can't, then I'm just gonna fight for both of us. За Starlight-ийн power юу болсон бэ? You wouldn't be the first to throw their life away in a war. Энэ хоёрын But you would be the first to save the world doing it. За Starlight эргэж ирсэн. So how about it, you lot? One last go? Yeah, one last season. Let's go. Манай French хин хоёр амар гоё. Kimiko хоёр. I'll take that as a yes. Woohoo! Let's go. Whoa. Giancarlo Esposito. Өө манай хүн чинь том тийнейжер болцсон байж тээ. Зөндөө тав. Ямар амар нөгөө хөгшөрсөн юм бэ гэдэг шиг. Papa. A reckoning is coming. Oh, who this? Soldier Boy амсан. Damn. Чааваса энэ нэг юм газрын тосмос газрын тос алдагдсан усан онгоцсон хавийн загсмаас аваад байгаа мараш. What is going on? Хэнийг алаад байгаа юм болоо энэ ихэн хомлаа. Сая Soldier Boy ах шиг байна те. Soldier Boy биш Soldier Boy те. Энэ Soldier Boy жоо өөр юм болоо авчихлаа. Энэ Soldier Boy л байх шиг байна. Butcher юм болоо. Да Butcher ч гэж маад. Even if I have to drag your broken fucking carcasses over the finish line, we are going all the way, no matter the cost, till the job's fucking done. Энийг амтныг хэнийг алаад байна энэ хомлон дээр. 4 сарын 8. За хугацаа хангалттай байгаа юм. Тэрнээс өмнө Gen V 2-оо үзэж хагаад тэр үед сайхаар review хийгээ явах юм. За юуны хувьд нэг иймэрхүү. The Boys-ийн хувьд иймэрхүү. За, Unitel нэг юм гоё юу яасан байгаа. Мэдчилгээ хийсэн байлаа. За, тэгээд хэдүүлээ үзээ. Би бол үзээгүй байгаа. Тэгээд яг цаанаас бол яг reaction нь ямар байна тэрүүгээр явна гэсэн. Хэдүүлээ харъя. Stop motion animation бэл. Монгол stop motion animation мэдээж барагдаа байхгүй шахав шүү дээ одоо үед бол тийм. Тэгэхээр ямар студ хийсэн бол гэдэг сонирн байна. Харъя. Business Tide The Boys-ийн талаар санацдаг л хуваалцаар favorite scene, favorite дүр юу вэ? Season 5 яана гэж бодож байна. Комик уншсан бол битээ хуваалцаар. Гэхдээ энэ комикноос нэлээд зөрдгөл юм байлээ. Гэхдээ тийм мэдгүй бол зүгээр санацдаг л хуваалцаар. Gen V ямар санагддаг хуваалцаар би Season 2 үзег байгаа шүү. Энэ aesthetic бүр яг Улаанбаатар шүү дээ. Энэ aesthetic. Яаж stop motion юм Монгол тариатай хийгээд байна? За пургон. Aesthetic бол амар гоё юм байна. Энэ алтай утга юм шүү дээ. Дон болсон. Дон угаасаа 100 юм. Damn. Энэ ялтаа утгаараа биш болоо авчлаа. Гэтэ энэ хуучны 40 50 мянгатын оруулалтын байрнууд шиг л хийсэн л байна л да. Гэтэ орцсон жоох өөр өдөг.
Энэ энэ одоо хаанахыг дөөрэж исэн юм бэ? Хороол гэхээр арай биш. За хамаагүй л дээ. Гэхдээ энэ бүр амар гоё исэн биш. Damn. Энэ болконыгаар бүр яг тий. Стоп motion болохоор одоо нөгөө жигэн гэх юм уу? Жиг стоп motion чинь ингээд физикал юм байгаа штэ хийцэн тий. Вау. Энэ арай орчин юм байна. Код модтэй. Тэний галтгоо шиг бэлтаатай тий. За жиггүй хуучны хэд байх чинь вэ аа? Шууд ингээ хайрцаг. Айл болон тусдаа шууд ингээ хайрцагтай байдаг гэсэн да. Хөөрхөн юм бэ. Эмээ тэн чинь түрүүн юу барьцсан зогсож исэн. Энд чинь гартаа энэ юм барьцсан зогсож исэн. Энэ ч одоо юу гин яг ширээ гэх ширээ биш. Хуучны юм хийтэй энэ давдар мавдар зөнтэй байдаг штэ. Шуудангаа яаж байгаа юм бэ? За эмээгийн шуудан байдгүй. За уулсан. Хөгжмөнөөс амар хөрх юм тий. Хөрхи. Хүүхдийн юу байсан биш. Мохолч. Би эмээ хайртай л гэж бодож. Color team байлгүй яах вэ? Энэ байрнуудын за одоо энэ бол яг нэг тодорхой байрнаас мэдээж аваагүй л. Гэхдээ эстетикийг бол амар гоё хийжээ. Эстетик бол бүр яг Улаанбаатар байгаа хгүй. Энэ бас гоё судалгаатай гоё хийсэн байна. Энэ үүлний бишээ сарны урдуур гүйдэг бол бас юу шиг харагдаж байна те. DreamWorks шиг. Latino ini harus beritahu acara dasar. Apa sih? Тэгэж амар шилжиж итэр. Эсэй хэнийг санагдуулч юу? Shit энэ яг царай амар Монголын л та. Гэтэ нэг юм хүн орхон баяр маяр ч юм уу санагдуулчих шиг болно. Арай биш ч юм уу. Орхон баяр гэхэр төстэй ч юм шиг. Сагт болсон. За энэ бол яг хотын дизайн байна тий. Жохон өөрчилсөн ч юм уу. Харъя. Өөр байна өөр. Гэтэ айгу төстэй хийж чадсан байх шүү. Яг Улаанбаатар бол биш л. Гэтэ эстетик нь яг Улаанбаатар байхгүй тий. Яг одоо fictional universe-ыг бол айгу гоё хийсэн юм шүү. За нэг юм мэдчилгээ байна. Одоо 20 дахь жил нь болж байгаа юм тий. Би ч одоо Intel-ийн дугаар ороод 20 жил болчихж байгаа юм шүү. Хөгшөртэй санагдчих шүү. Тэр үедээ л шинэлэг юм байсан. Тэгсэж одоо 20 жил болцсон байна. За тэгээ өнөөдрийн дугаарыг спонсорлаа хийжсэн Intel-ийн хамт олондоо баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Тэгээ дээрэс нь энэ short animation хийсэн студ хамт олонны мэдээлэл за яг энэ дэрч байхгүй байх шүү. Гэхдээ олж мэдээ тэрийг нь хуваалцаж болохоор бол дараа дараагийн бичлэгнүүдээс хуваалцъя. Амар гоё байна. Та хэд үзээрэй. Санаа сэтгэлээ хуваалцаарай. Дараагийн бичлэг рүү оръё. За дараагийнх нь Dunk Tales of Dunkneck гэж байна шүү дээ. За Tales of Dunkneck A Night of the Seven Kingdoms гэдэг ингээ бадцсан нэг зохиол байдаг. Би өмнө нь хуваалцчихсан энэ донд байгаа. Энэ хавар байгаа юм байна. Тэгээд энэ дотроо 3 ерөөхдөө богино хэмжээний зохиол байдаг. The Hedge Knight, The Sworn Sword, The Mystery Knight гэдэг дэлгэсэн дараа гэж 3 байдаг. За тэгээд энэ 3-ыг нэг бүлэг цуврал болгож хийхээр болсон байлээ. Тэгээ одоо эхний одоо юу вэ? Бүлэг нь бол 1 сарын 19-ноос манахаар 19-нд шүү. 1 сарын 19-ноос манахаас манад бол гарч эхлэхээр болсон байгаа. За тэгээд нийт 6 анги гарнаа.
1 сарын 19, 26, 2 сарын 29, 16, 2 сарын 23 гээд дуусгах нь байна. Тэгээд нийт 3 бүлэг явна гэсэн байгаа. Тэгээд сонирхолтой нь 2 дахь бүлгийг бол бүр шууд юу яатсан? Renew хийгдэн буюу одоо хийх нь тодорхой болцсон. За бүр тэр дундаа бүр одоо энэ сардаа зураг авалт нь шууд үргэлжлэхээр болж байгаа юм байлээ. Гэхдээ 27 онд гар. За энэ 26 онд бол Game of Thrones-ийн ертөнцийн 2 бүтээлтэй байгаа хэдүүлээ. Одоо 1 сарын 19-нд юу гараад Night of the Seven Kingdoms гарч эхлээд 2 сарын 23-нд дуусаад тэгээд 100 гэж ойлгоод байгаа 6 сар мараас юу гарна? House of the Dragon 3 дугаар бүлэг гарна. За тэгвэл 27 онд Night of the Seven Kingdoms 2 дугаар бүлэг, 28 онд House of the Dragon season 4 гэдэг ингээд гарна. Тэгээ 29 онд Night of the Seven Kingdoms season 3 гэж болол ойлгож байгаа. За House of the Dragon season 4-өөр ер нь бол дуусах байгаа. За тэгээ энэ ертөнцид бол нэмээд бас sequel буюу үргэлжлэлт цувралууд 4-5 цувралын одоо юм санаанууд хөгжүүлэлт бол явж байгаа юм бэлээ. Prequel талаасаа бол бас дахиад 1-2 санаа бол явж байгаа. За нэг нь бол Робертийн Rebellion, Робертийн бослогын юуны турлын санаа бол яваад байгаа юм бэлээ. За тэгээд дээрэс нь нөгөө юуны Nymeria гүнж гэдэг шүү дээ. Өмнөх нөгөө Мартеллуудын гол одоо Мартеллуудтай холбоотой маш том одоо хиний шүтдэг Ариягийн шүтдэг гүнж тийм ээ. Nymeria-тай холбоотой юм бас хөгжүүлэлт яригдж байгаа санагдчихсан. За гэтээ эднэрийг бол хэдүүлээ бүр яг илүү тусдаа зориулсан бичлэгээр нэмж бүр яг нарийн судалгаатаар факттай судалгаатаар яриа. Би бол зүгээр л санаж байгаа дуудаа ярьж зарим нэг юм зөрчиж магадгүй. Дэлгэцэн дээр харж байгаа юм л яг факт шүү. Ер нь бол саяны он болт ихтэй зөрөөгөө. Тийм байгаа. За тэгээ нэг аниматэд бас төсөл яригдаадсан тэр яасан байгаа сайн мэдгүй байна. Гэтэ ер нь бол 20 хэдэн жилийнээс салахгүй л гэсэн үг тийм ээ. Энэ ертөнцөөстэй дуртай хүмүүст бол мэдээж гоё. За тэгээд Night of the Seven Kingdoms-ийн сүүлчийн том трейлер гарсан байлээ. Хэдүүлээ харцгаая. За гэтэ би яг энэ цаг үеийн бүх дүрүүдийг цээжээр усаа мэдгүй байгаа шүү. Энэ дээр бол гэтэ харъя. Нэг сайхан үзчихье. So, Sir Duncan the Tall. Sorry. Энийг асахаа мартчих. Энэ эхний бүлгийн үйл явдлын баг тэр чигээр нэг turn-ий дээр л болно. Нэг юм тэнцээ өгч нөмөртэй баатрууд хоёр талаас юм жадтайгаар мөргөлддөг те. Ер нь баг нэг turn-ий дээр л болно үйл явдал, гол үйл явдал. Тэр. Тэн чи хоёр талаас 6-6-аар үзнэ бас. Энэ эвгүй юм байна. Гой зураглан сайн. Бэйдор цагаа. How good a night are you? Baylor Targaryen гэж шүү. It's this way. Энэ ер нь нэг тийм арай хөнгөн уур амьсгалтай болно. Came for the tourney? Journey is a contest for knights. You a knight? I'm no farmer. Yeah, you've come dressed as one. Sir, I described you. And you could teach me. Every knight needs a squire. And you look like you need one more than most. Хөөрхөн сэглэн буцаан байгаа эг. Sir Erland raised me to be a true knight, not with sword or lance. Энэ акцент нь энэ чинь Cockney accent гэдэг байхаа. За яана би одоо мэдгүй буруу ярих үү. Ямар ч үсэн нөгөө илүү за ядуу гэхэр буруу болох гэдэг зүгээр илүү юуны ард, илүү энгийн ардын акцент байхгүй одоо нобл баячуудтай нөгөө манай лорд мордууд байгаа шүү дээ тий. Тэдний акцент биш л гэсэн үг шүү. Тийм утгаар хэлж байгаа шүү. Ер нь англид ч гэсэн би Cockney гэж санаад байна. Cockney accent гэдэг санагдаад байна. Гэтэ буруу гэж магадгүй. Гэтэ нэг ийм акцент л ялчгүй байдаг. But with honor. And I Энэ моринууд чи бүгд нэртэй гэдэг байгаа шүү дээ. 3 нар чи. swore that I would. What's this? It's a hedge knight, ain't it? What? It's like a knight, but sadder. It's sad. Hedge knight гэдэг нь нөгөө юм. Ер нь бол энэ ертөнцид нөгөө зөвхөн knight одоо баатар гэж ярьж та. Зөвхөн баатар хүн л одоо өөр хүнийг баатар цолоор өргөмжлөх боломжтой байдаг. Knight болгож болдог. Тэгвэл манай он чинь hedge knight гэдэг нь яг баатар цол байхгүй. Гэхдээ баатар шиг ингээд сайн үйлсийн төлөө ингээд юм хийгээд толдож молдож чаавс хаяа мөнгө төгрөгийн төлөө тэмцээн. Тэгээ явж идэг юм нөхөр аахгүй. Тэгээ өөрөө бол тэр Ireland гэж knight-д бол knight-аар уг нь сурсан. Доор нь шавн байсан. Гэхдээ юу яагаагүй Night бол чадаагүй те. Тэг санаж байна те. Тэгээ би энэ яг зохиолын бүтэн уншааг байгаа. Тийм болохоор би яг энэ гарахаас өмнө уншичвал бүр аягүй зүгээр байгаа. So харж байгаа болоо те. If I could call myself a champion, some great house might take me into its service. Perhaps even House Targaryen. Targaryens, they're incestuous aliens.
and tyrants. Sir Duncan the Tall. Aerion would like your head. Саяных Aerion. Maybe the gods figure this is what I deserve. Come out, little knight. Aerion Targaryen. I ask you again. How good a knight are you? Бас Game of Thrones гайтай. Нэрийн цувралын хөгжмөд Wise to run. Рамин Жавад бичиж They байгаа kill байхгүй me бодвол. if I run. Want to kill you Aerion. anyway. As honor deserted the noble houses of Westeros. Are there no true knights among you? Was that ill-handled? Right, yeah. За энэ юу н гоё болно. Энийг бас цуглаж үзэж магадгүй. Цуглаж үзэж магадгүй байгаа. Тэрийг ямар ч байсан яа. Дөгч байгаад харъя. House of the Dragon-ыг бол бүр 100% баттай цуглаж үзсэн. Night of the Sand Kingdom-с цуглаж үзэхгүй ч магадгүй харъя те. Юу ч гэсэн дөгч байгаад хүмүүсийн сонирхол ир байх нь. Тэгээд өнөөдөр reaction бичлэгтэй хамтайсан бүгдээр нь баярлалаа. Night of the Sand Kingdom-ийн хүлээлт бол өндөр байна. Надад бол ялангуяа дүрсүүд нь гараад төхөөд ирсэн чи айгүй гоё. Хүлээлттэй болж тэ би бодоол байна л да яг номын нэгэнд цуврал ийм амар ойрхон ирсэн байгаа юм чинь цувралын удаач дуусчаад номоо нэг мөс уншдаг ч юм уу дараагийн бүлэг хүртэл бас одоогоор бол ингээд жил хагасын хугацаа байгаа юм чинь гэж бодоол байна л да. Тэгээ одоо энэ гарахад бол сар гар ингээд хугацаа байна. Тийм болохоор тэрүүх хоёрын хооронд одоо спойлдуулах юм уу одоо уншуу гайхаал байна л да. Тэрийг ямар ч шийдэ би гол нь энэс наанд бас уншиж амжих нүгөө гэдэг нэг юм байна. Тийм. Тэгээд санссэтгэл хуваалцаар ерөөдөө нэг ийм catch up маягийн баг мини соло подкаст шиг юм бичлэгнүүдээс мэрсэр хийвэл гоё юм шиг санагдаж байгаа. Тэгээд түрүүний ихний хэсэгт байсан хуваал одоо асуусан асуултанд таад маань хариулаарай. Энэ хоёр өнөөдрийн хоёр цуврал The Boys, Night of the Seven Kingdoms болон одоо Game of Thrones ертөнцтэй Boys-ийн ертөнцийн бүтээлүүдийн талаар санал сэтгэлдээ хуваалцаараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. I mean